За эхний шалтгаан дуудлага нь ерөнхийдөө тогтмол ирж идэг. Энийг нь ангилж үзэх юм бол энгийн үеийнх, баяр ёслолын үеийнх гэж хувааж болно. Энгийн үед бол нийт дуудлагын нэг 5 орчим хувийг бол эзэлж идэг. Тэгээд баяр ёслолын үед бол энэ эрс нэмэгддэг, бараг 30 орчим хувиар нэмэгддэг байгаа. За энэ баяр ёслолын үед бол залуу хөгшин гэлтгүү, эр эмгэлтгүү ер нь бол архины хэрэглэгийг хэтрүүлэн хэрэгэлдэг. Хэтрүүлэн хэрэглэснээр болохоор архины хордлогонд ордог. Архины хордлого нь болохоор олон хоног архи уусандаг биш байдаг хамгийн гол нь. 1 хоног уух уу, 2 хоног уух уу, энэ нь бол бүр цаашлаад 1 сар уусан ч хүмүүс байдаг. Тэгээ архины шалтгаан дуудлагын ерөнхийдөө дандаа хүндэрж биднэрт ирдэг. Хүндэрж ирсэн тохиолдолд биднэрт авах арга хэмжээ бас хэцүү байдаг. Тэгээ хүндрээгүй тохиолдолд биднэрт хандах юм бол архины хордлогыг эмнэлгийн байгууллагад авчирч хордлого тайлах эмчилгээ хийдэг байгаа. Гэрээр бол хордлого тайлах эмчилгээ хийгээд үр дүнгүй байдаг. Архийг хэтрүүлэн хэрэглэснээр маш олон сөрөг үр дагавар гарч байгаа. Энэ нь бол архитын танхаарч согтуурах бие биенээ гэмтэх, тэгээд хүтний өдрөлт хүлдэж осгох, тэгээд бас зам тээврийн осол гэмтэлд орох. Ганц машин барьж яваа биш, согтуугаар зам хөндлөн гарахад хүртэл энэ болохоор өөрт нь эрсдэл болж идэг. Архины хордлогонд орсноор ерөнхийдөө бол ерөнхий орлон шинжүүд бүгд илэрнэ. Энд нь юу багтдаг юм бэ гэхээр толгой өвдөх, дотор мухаарах, бөөлжих, хоолны туршил багасах гэх зэрэг шинж тэмдгүүд бол илэрнэ. Тэгээд бас хүндрээд ирэхээр гар салганах, татах бас шинж тэмдгүүд бол илэрж байгаа. За дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандаж хордлого тайлах эмчилгээ хийх шаардлагатай. За баяр ёслолын үед учирч болох аливаа эрсдлээс сэргийлэхийн тулд архины хэрэглэгийг татгалзаж, айраг цагаа түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.